Тоглон төмрийн хатан бол одоо Биби ханум гэж яриад байдаг хатан бол одоо алтан уургийн хатан. Тий. Тэрний тухай өмсгөл малгааны бас гүгүү малгах байна уу? Тий. Ер нь бол энэ эзэн төрний үеийн огтлог малгай бол маш удаан хугацаанд улам өрнө одоо хадгалж ирсэн. За тэгээд тэр Монголын эзэн төрний бүрэлдэхүүнд орж байсан. За монголчуудын байлдан дагуулсан бүх газар улам өрөө үлдээсэн байна. За Монгол сурвалж бичгтвэл доглон төврийг бол төмөр хүргэн гэж одоо бичдэг. Тэгээд тэр Биби хатан бол Чингисийн хугацааны алтан уургийн хатан байсан. За тэгээд энэ 15 дугаар зууны үед Испани нэг одоо вангийн элч Руи Гонсалес де Калавиго гэж хүн бол төмрийн ордонд одоо альчсан байна. За тэгээд тэр төмрийн ордны дотоод байдал, за тэнд байсан одоо хүмүүсийн хувцас, ялангуяа тэр хаттынхын хувцсны талаар тодорхойлж бичсэн байна. Тэгээд Биби ханум хатны бол онцгой дуулах шиг юм өндөр оройтой малгай өмссөн. За тэгээд тэр нь одоо үнэт эрдэнийн чулуугаар чимгэлсэн юм алтан чимэглэлтэй байлаа гэд